Технологи бол угаасаа дараачийн бидний нөгөө оршихуй үс оршихуй тий оршихдоо хэдийн хэмжээний амжилттай оршихуй гэдгийг л нөхцөлдүүлж байгаа. Тэрний үндсэн одоо шаардлага шүү дээ. Ер нь одоо нөгөө мандатор явахгүй юу? Must have team шаардлага байна. Одоо технологи дээр бид нэр арай хоцроогүй байгаа тэр нөгөө хэсгүүд байж байгаа. Тэр хэсгүүдээ бид нар ойлгож авах хэрэгтэй байна. За тэн дээрээ бид нарт ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг ярилцах хэрэгтэй байна. Гадаадд байгаа энэ чиглэлээр ажиллаж байгаа залуучуудыг сонсох хэрэгтэй байна. Яг энэ боломжийг олгох гэж байгаа платформ бол манай гадаадд суугаа монголчуудын технологийн чуулган байнамаа. Чуулган ямар сэдвүүдээр болох юм бэ гэх юм бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа, data governance болон data sovereignty буюу өгөгдлийн тусгаар байдал. Гадаадд суугаа монголчууд Монголын төрийн үйлчлэгийг хэрхэн авах вэ? Тэн дээр одоо тодорхойлогдсон бодлого нь юу байгаа бэ? Хэрэгсэл нь юу байгаа вэ? Буюу одоо ийм Монголыг тойрсон энэ бас нэг хэлцүүлэг явна. За мөн аюулгүй байдлын талаар бас хэлцүүлэг явахаар байж байгаа. За мөн чуулганыхаа үдээс хойш нь бол бид нар Монголд одоо яг тулгамдаад байгаа энэ мэдээллийн технологийн салбарт тулгамдсан байгаа хамгийн чухал асуудлын нэг бол хүний нөөцийн дутагдлын талаар тэрийг одоо хэрхэн давж туулж болох талаар зарим хүмүүс яагаад одоо гадаадд ингэ ажиллаад гадаадын big tech том одоо технологийн компаниуд ажиллаад байгаа. Тэр одоо нөхцөл дээр Монгол компаниуд маань ямар бодлого баримтлал яаж ажиллавал яаж ажлын шинэ хэв маягийг өөртөө бий болгох амжилттай ажиллах вэ гэдгийн чиглэлээс хэлбэлцүүлгүүд төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр маш сонирхолтой хэлбэлцүүлгүүд маань хүлээгдэж байгаа. Та бол илтгэгчээр хэлцэгчээр панелистаар тий. За эсвэл одоо зүгээр жирийн оролцогчоор ингэж оролцох боломжтой байгаа шүү. Тэр хэдүүлээ 7 сарын 3-нд Улаанбаатар хотноо уулзцаая.